Эрх баригчид нийгмийг инженерчилдэг олон арга бий. Үүн дундаас сошиалыг ашиглаж мэдээллээр дамжуулж нийгмийн тархийг угаах, эргүүлэх арга Монголд дэлгэрээд 8-9 жил болж байна. Эрх баригчид нийгмийг инженерчлэхдээ гаргууд болчихсон. Энэхүү арга нь хүмүүсийн сэтгэл зүй, мэдээлэл хүлээж авах онцлогийг ашиглан тодорхой зорилгод хүрэх стратеги, арга техникүүдийг багтаадгаараа аюултай. Эрх баригчид фракц, бүлэглүүд сошиал медиа мэдээллийн хэрэгслүүдийг ашиглан олон нийтийн анхаарлыг өөр тийш чиглүүлэх, бодит асуудлыг бүдгөрүүлэх, эсвэл өөрсдийн эрх ашигт нийцсэн ойлголтыг тараахан түгээмэл үзэгдэх юм. Эрх баригчид дараах 4 аргаар нийгмийг инженерчлээд байна гэж харагдаж байна. Тороолууд ба ботыг сошиал орчинд ихээр ажиллуулж байгааг бараг бүгд мэддэг боллоо. Энэ бол нэр нүрээ нуусан хүмүүс олон нийтийн санаа бодлыг хуваах, хэд туйлшруулах, бодит мэдээллийг худалдаа хутгах зорилготойгоор тодорхой хөстэйгээр ажилладаг. Хоёрдугаарт эрх баригчид анхаарал сарниулах тактик ашиглаж байна. Нийгэмд шуугиан тарьж олон нийтийг өөр асуудал руу чиглүүлэх аргыг түгээмэл хэрэглэсээр байгаа. Ялангуяа гэмт хэрэгт хэдийн шийдвэрлэгч гисэн гэмт хэрэгүүдийн бичлэгийг тараах, гэмт хэргийн шинжтэй бичлэг зэргийг давтамжтайгаар гаргаж ирж байгаа нь илүүтэй анзаарэгдлэг. Эрх баригчдын хувьд нийгмийг инженерчлэхдээ ашиглаж буй 3 дахь арга бол иргэдийн сэтгэл хөдлөлтөөр тоглолт хийж айдас, уур, үзэн ядалтыг өдөөх замаар хүмүүсийг хяналттай байлгадаг. Ковид бол эрх баригчдад яг энэ аргыг ашиглаж дураараа дургах боломжийг олгосон. За, 4-р арга бол хуурамч мэдээлэл түгээх. Энэ бол ноцтой. Бодит үннээс анхаарал холдуулахын тулд зориудаар ташаа мэдээлэл тараадаг. Дээр дурдсан 4 аргыг та бидэн дээр эрх баригчид байн давтамжтайгаар явуулж байгааг анзаараарай. Энэ бүхэн мэдээллийн дайны нэг хэсэг бөгөөд нийгмийг хуваах, эрх баригчдад ашигтай нөхцөл бүрдүүлэх арга хэрэгсэл болж байгаа юм. Тиймээс хүмүүс мэдээлэлтэй зөв харьцаж их сурвалжаа шалгах, олон талаас харах, сэтгэл хөдлөлтөө автахгүй байх нь эдгээр өдрүүдэд чухал байна шүү. Азийн хүний эрхийн шагналт сэтгүүлч Ган Саруулын эрх баригчид ард түмний тархийг ийм 4 аргаар инженерчилж байна. Нийтлэлээс толиуллаа. Нийтлэл хүргэсэн хандаа. Баярлалаа.